За ургамлын гаралтай эмийн бүтээгдэхүүн дотоодын эмийн зах зээлийн 3-5% эзэлж байна гэдгийг Mons Group мэдээллээ. Тус компани зүгээс уламжлалт ангаах ухаанд өмнө нь хэрэглэж байсан зөвхөн Монголд ургадаг ургамлуудыг орчин үеийн эмийн арилгуудтай нийлүүлж шинэ эмийн бүтээгдэхүүнүүдийг гаргаа авахар ажиллаж байна. За Азийн орнуудад ургаж байгаа эмийн ургамлууд нь хоорондоо төстэй чанар ихтэй учраас харилцан зах зээлд эмийн бүтээгдэхүүн болгон ашиглах, экспортлох өндөр боломжтой байдгийг Японы Тохоку ангаах ухаан эм зүүн их сургуулийн профессорууд онцолж байна. Ер нь бол Монголын эмийн ургамлууд болон Монголын уламжлалт ангаах ухаанд хэрэглэгдэж байсан жорн Японы уламжлалт ангаах ухаанд хэрэглэдэг эмийн жортой их төстэй. Хэрэглэх аргын хувьд ч бас нэлээд ижилхэн. Гэхдээ Монгол болон Япон улс цагуурын хувьд маш өөр. Тэгэхээр хаана ургаж байгаагаас хамаарат доторх найрлагад өөрчлөлт гарч байгаа нь бидний судалгаагаар ажиглагдсан. Тэгэхээр Монголын уламжлалт ургамлын орц найрлагатай эм зөвхөн Япон төдийгүй Азийн зах зээлд гаргах боломжтой гэж харж байна. Одоогийн байдлаар бол Mons Group нь өөрөө Оросын холбооны улсад 2 ургамлын гаралтай бүтээгдэхүүн бүртгүүлсэн. За нэг нь манай Нефромон гэдэг бөөрийн бэлтгэл байна. Оросын Санкт-Петербург хотод борлогдоод одоо экспортлогдоод явж байгаа. За Киргиз улсад бид нэр 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бүртгүүлснээс яг ургамлын гаралтай 10 нэр төрлийн бүтээгдэхүүн одоо Киргиз улсад борлогдоод явж байгаа. За цаашдаа Төв Азийн зах зээл бид нэр одоо энийг тэлнэ гэсэн гол зорилготой. За Mons нь өөрөө generic эм болон брэнд эмнүүд хийдэг үйлдвэрлэж байгаа 200 гаруй нэр төрлийн. Үүнээсээ бид нэр 30 гаруй нэр төрөл нь одоо манай өөрсдийн exclusive буюу ургамлын гаралтай бүтээгдэхүүн байгаа. За энэ дээр бол бид нар ургамал таримжуулах, за байгалийн нөөцийг ашиглах гэх мэтлэн олон талтай бид нар Хятад ард улс, Япон улстай ингээм хамтраад явж байгаа. За ер нь Монгол улсад бол эмийн үйлдвэрүүд бол нэг 34 үйлдвэр байна. Уламжилт эмийн үйлдвэр бол одоо бас нэг 10-аад үйлдвэр байгаа. Тухайлбал манай эм судлалын хүрээлэн уламжилт эмийн өөрөөр хэлбэл байгалийн гаралтай эмийн жорыг орчин үеийн эмийн хэлбэрт шилжүүлээд түүнийгээ одоо ингээд зах зээл дээр нэвтрүүлж байгаа. Тухайлбал бидний хамгийн сайн мэдэх нормон дармон бол сая ковид үеэр бол маш их эрэлт хэрэгцээтэй, маш ач тустай бүтээгдэхүүн байсан.